За одоо үсээ самнах тамир. Гараа нэг ийм байдалтай. Баг зэрэг ийм байдалтай болгоод тэгээд ингээд хойш нь самнана. Самнахтаа бол дарах, нухах, элэх, самнах, хусах гэж олон төрлийг ингээд хавсруулад ингээд хойш шилийн гүзүүн дээр ирсэн дээр ингээд татна. За хэрвээ зарим хүн ингээд татахтаар энэ зарим хүний гарч ингэж явахгүй шүү дээ. Тэгвэл ингэж болно шүү дээ. Ингэж татж болно шүү дээ. Тэгээд дараачийн гараа ингээд нухаад дараад эллэг массаж хийгээд хойш нь ингээд дарж хойш нь ингэж өгөөд ингэхтэр чинь самнах, элэх масах энэ хэдэн зүйлийг хослуулж штт. Тэгээ хойно эрэхтэр хэдэн удаа таад. За гар хөрөхгүй бол ингэж явахад. Тэгээл нэг нэгээр ингээд нэг удааны тамирыг ямарч байсан 21-с дээш удаа хийн штт. 21-с дээш удаа ингэж хийгээл. Тийм толгойн өвддөг барьдаг хүмсүүд тийм энэ бол их чухал шүү дээ. Ингээл хийгээд байхдаа таны тархин ер нь тэгээд нэг 90-с дээш удаа хийнэ. Тийм 21-с дээш ямар тамир үүдээ бүгд ингэж хийх хэрэгтэй. Тамирын хөдөлгөөн хийнэ. Тамирын хөдөлгөөн хийнэхдээ зэрэг бид нар юм тамир болоод хүний амь нас, хөдөлгөөн бол амь нас гэдгийг хүн болгон ойлгоно. Тэг хөдөлнө гэхдээ зэрэг өөр нэг юм бодчих болохгүй. Бид нар заавал гадна гараад юм уу ийм том танкнд одоо бөмбөг тавиад цохин наадна гэдэг ингэж ойлгож болохгүй. Тэр хөдөлгөөн хэлгээнгүй хэрэгтэй. Алхах бол хамгийн сайн хөдөлгөөн. За энийг хүн болгон мэдэж байгаа. Түүнээс гадна яа гэм бид нар сууж ягаад гүйж болдог юм байна. Хөвдөж байгаад маш сайн тамирыг хийж болдог юм байна. Ийм үзэл ухамсарыг бид нар бий болгох хэрэгтэй. Эхлээд бид нар яах вэ? Гараа өрнө. 1 минут цаг хараана. Настайчууд аажимхан. Таваараа. Залуучууд гялс. Энэ юу сууж байгаа гүүнэ гэдэг юм. Яага сууж байгаа гүүнэ гэж хэлж байгаа юм гэхээр одоо тавааштай зүрхнээ зогтлох чинь жаахан төрөгсөн. Жаахан хөлс гарна. Амьсгал жаахан төрөгсөн. Ийм л байхгүй юу? Энд чинь сууж байгаа гүүж байгаа тайд. Манай зөвхөн энэ тамирыг хийж ягаад биенийхэн хүндийг бууруулж чадсан хүн байна шүү дээ. За залуу шиг усуд гэлзаад байна шүү. Гэлзэн шүү. Хэдэн секунд байна? 20 секунд байна уу? За. Гэлзнаа. Энэ нь ойролцоогоор 1 минут гэхэд 2-оос 300 м аажим хүн гүйсэнтэй тэмцэнэ гэж байгаа байхгүй. Сайн энерги зарцуулсан. За, гэлс 5 секунд. Гэлс. Жааха энэ үс тамир ингээд самнж штэ. Эн чинь одоо толгой нөө чи юм толгой малгой өвдөх юм уу үс унах барих олон талдаа сайн холбогдолтой гэж мөрнөө сайн тамир байхгүй юм. Мөр далын сайн тамир. Мөр өвдөж байгаа хүмүүсүүд одоо энэ тамирыг их сайн хийгээд сайн байдаг шүү дээ. Манай чи одоо хөвтөж байгаад энэ тамирыг хийж яа ингээд хийсэн мөрн сайн болсон, мөрн өвдөг болсод мөр сайн болсон их олон байдаг байхгүй юу. Тийм болохдоор тэнтэй бас холбогдолтой. За одоо энэ толгойн тамирыг хийсэн, үс самнах тамирыг хийжлээ. Одоо нүдний хэсгийн тамир хийнэ. Нүдний хэсэг дээр ороод ирэхдээ юу эхлээд бид нар нүдэн авчих тамир. Хүний нүд одоо ингээд одоогийн байдал чинь шүү дээ телевиз үзээд гар утас үзээд ингээд байсаар байтал нүд бол ёсон дороо бол 1 минут 16-аас 20 удаа ингээд нүд юу яаж явах хэвээр завчиж байх хэвээр. Тэгтэр чим одоогийн хүмүүс чинь ингээд нэг юм харсаар ингээд нүдэн завчихгүй нүдний хуурайчих юм нүд их байгаа байхгүй. Тэгтэр одоо нүд завчих тамир нүдний энэ орчмын булчингуудыг агшуулах, ажилуулах нөгөө нулимсан болж ирхайгийн шүүрслийг сайжруулах зэрэг олон асуудлуудтай холбогдно. За тэгэхээр ингэж яаж хэлээг бол ингэж байгаа. Нүдээ ингэж хөнгөн шиг анаа хүчтэй анихгүй. Ингэж анаа тод хараа. Хөнгөн шиг анаад. Тэгээд одоо нэг тамир нь бол юу нүдэн завчаад нүдээ эргэлдүүлэх. Нүдэн чавчаад нүдэн эргэлдүүлнэ. Нүдэн ингэж чавчаад ингээд хурдан шиг хийнэ. Энгийн цагтан бол ингэж хурдан шиг. Би бол үзүүлэхэд тулд удаан хийж яв. Ээш нь нэг эргүүлээд
Ийш нь нэг эргүүлээд гол нэг тийш нь 3 эргүүлээд. За тэгээд энгийн цагтаа бол хурдан хийн шүү. Энгийн цагтаа бол хурдан хийн. Өөрөө хийвэл хурдан хийжтэй ингээд. Нүд чи эргэлдэлээ бол болчихно шүү дээ тий. Ингээд эргэлдүүлнэ. За одоо тэгвэл нүдийг хөдөлгөх тамир. За гараа харна. Ингэж хараад толгойгоо хөдлөхгүй. Ингэж хараад зүүн шан, баруун шан, дээш шан, доош шан, дээш шан, доош шан, дээш шан, зүүн шан, баруун шан, зүүн тал дэшээ. Ингээд хараад хийвэл эн чинь өөрөө яачдаг байхгүй юу? Дагаад нүд нь явж байгаа үсттэй тий. Ингээд өдөө урууган аажимхан хийн шүү. За одоо нүдээ эргэлдүүлнэ. Цагийн зүгийн дагуу эргэлдүүлээд энэ нүд гэдэг юм бол олон булчин, олон юмнаас ингэж хамааралтайгаар хүний нүд сайн байдаг байхгүй. Нүдний тамир хийгээд үйл нүдний энэ хараагийг муутахаас их сэргээл нүдний энэ цусан эргэлт, лимбагийн эргэлт, тунгалгийн эргэлт, тэгээ бодисын солилцоо, шимтжээл нь орж ирэх, шимтжээл нь гарах зэрэг олон асуудалдаар одоо маш их чухал үйлдэл үзүүлнэ шүү дээ. Энэ гараандагаа дэшээ эргээд ингээд олон нүдний тамир сайн хийх чухалтай. Толгойгоо хөдлөхгүйгээр гараандагаа нүдний эргэлдэн шүү дээ. Ноолон алт тамирыг тэгээд 21 удаа гасал дээшил хийж яах. Удаан шиг л хийв. Нүдний асуудалтай хүмүүс нүдэндийнхэн тамирыг илүү сайн хийх хэрэгтэй. Нүдний хэсгийн одоо энэ цочрол өгнө. Жаахан алгадах цочрол. Хуруугаа нэг жаахан ийм гарааныхаа энэ дээр нэг жоохон хийтэй болгоод ингээд жаахан хөндийгээр цохиж өгнө нүдэндээ. Нүдний эргэлтэнд их сайнчтай нүдэнд их хүчтэй хэрэггүй. Ингээд сурчдаг юм аа. Ингээд алгадаад нүдний тамир хийх болоод их чухал шүү. За энэ нүд гэдэг бол одоо бид нар бол одоо гадны ямыг харж олж үзэж штэ. Нүдний бүтэцгч байна. Хамгийн өмнө талд нь бид нарын чинь нөгөө эвэрлэг бүрхөвч гэж хэлнэ. Катаранжиомол гэж байгаа. Тэгэл цаашаа орлогсоор энэ услаг одоо нүд чинь тэр нэг усан дотор ингэ байж штэ. За тэгээд нүд ингээд эвэрлэг бүрхөвч. Тэгээд хүүхэн хараа. Хүүхэн хараанаа артад бол буларлаг гэдэг гэж байна. Буларлаг гэдэг нь бол нэг юм дугуй юм байна. Эдэн талаас ингээ булчингаар ингээ татцсан. Тэгээд энэ бол дугуй энэ жон хэлбэртэй. Тэгээд санахтаараа ингээд хавтгай болоод дөмрөөд багсаад томордог ийм үйлдэлтэй. Тэгээд яа гэрлийн нугралтыг үсгдэг. Тэрний анх талд нь болохоор энэ шиллэг гэдэг шиллэг юм усрахыг юм шиллэг гэдэг байна. Тэрний ард нь болохоор чинь юунаа бүрхөвч нүднээ дотор бүрхөвч, торлог бүрхөвч гэж байна. Шивам. За энэ дээр нь бол одоо энэ гэрлийн мэдрэмж, сусан судас гэрлийн мэдрэмж олон зүйл. Тэгээ цаашаа дамжаад мэдрэлээр дамжаад ингээд тархин дотор ордог. Тэгээ сая бид нар юм олж харж үздэг байхгүй. Энэ буларлаг эдэн нь бол яадаг ихтэр татаж ингээд сунаж гэрлийн нугралыг үүсгэнэ. Хэрвээ бид нар одоо ойр юм харсаар байгаад энэ сайн ингэж хөдөлж чадахгүйгээр одоо харамхай чанар нь муу, уян хатан чанар нь муу болсны дараа яг гэрлийн нугралтыг сайн үүсгэж чадахгүй. Гэрлийн нугралтыг хит их үүсгэчихвэл яадаг бөөрөнхий болвол яадаг наан очиж. Торлог үрхэмч чинь наан очиж. Тэгтэр чинь ойр хараа үүсчин. Хэрвээ нугралт нь хит муу шиг байх юм бол цаашаа бүр цаанталт нь гарчна. Тэгтэр нөгөө ёсон дороо бол гэрлийн нугралт үүсээд яг энэ бүрхөвчтөр ирж явах ёстой байхгүй юу? Гэрлийн юу.
Тэгээд энэ бүрхөвч дээр ирснээр дараа бол сая сайхан тод хардаг байхгүй. Тэгэхээр одоо энэ ойр юм харсаар байтал хүүхдүүд чинь нүд нь юу яах юм байцсан шүү дээ. Ойр хараатай болсон. Холыг харахгүй байсаар бол өөрөөр хэлбэл нүдэн сайн хамгаалж чадаагүй. Нүд нь бол нэг бол ойрыг хараад холыг хараад тэр хоёр талаас нь ингээд татчигдаг булчин нь сайн ажиллаж явах хэрэгтэй. Булчин нь ажиллагаагүй болсон байна. Будралаг эд нь ажиллагаагүй болсон байна. Иймээс одоо нүднээ энэ хараа муудаж байгаа байхгүй. Тийм болохоор ойр харах, хол харах энэ их чухал ач холбогдолтой юм байхгүй. За тэгвэл энэ ойр харах, хол харах хамгийн амархан арга. За яг үгүй ингээд хот газар бол одоо бид нар чинь телевиз үзэл ингээд гэрс дотор суугаад ном үзэл ингээд хараа муудчихад байгаа байхгүй. Тэгэхээр бол дандаа ойрыг хараад байна. Тэгэхээр ойрыг харах, холыг харах гэж байна. Хамгийн амархан арга юу гэдэг нь энэ хурууныхаа ирээгийг үзнэ. Ингээд үзээд одоо ингээд ачрын штэ ингээд үзээд за энэ зэрэг дээр их тод харж байна. Хурууныхаа ирээгийг. За ингээд 5 секунд харнаа. 5 секунд харна. 5 секунд харснаа дараа дахиад холоо юм харна. Ингээд хол юм харна. 20 секунд. Холын жаахан хол байна. Ягаад бид нар чинь байнгын ойр юм хараад байгаа байхгүй. Тэгэхээр холоо хол харна. 20 секунд. Хүүхдүүдийн дагуулаа хийн штэ тийм ээ. За ингээд 5 секунд дахиад хурууныхаа ирээгийг харна. Ирээгийн сан тод харах хэмжээнд л болчихно. Ийм хэд ойртчод тод хард хэлэхгүй штэ. Ингээд тод хараад тод харсныхаа дараа дахиад 20 секунд холыг харна. Энд чинь нүднээ нөгөө жэжванжи гэж байдаг юм а. Тэр нүднээ энэ буларлаг гэдгийг зохицуулдаг булчингуудын сайн ажиллуулж байгаа байхгүй юу? Булчин сайн ажиллавал бүх юмнууд нь сайн болно шүү дээ. За ингээд холыг харна. Энэ бидний энэ үе манай энэ дээд үеийн хүмүүсд дотор нүдийн шил зүүсэн хүн байдгүй шүү дээ. Бидний үед бол байна, олон байна. Манай дээж аавууд бол одоо ойр хараа их бараг байхгүй малчин төмөн нэг хөдөө өссөн юм чинь дандаа гадаа нааж шүү дээ. Бид нар байгаа үед телевиз байхгүй, гар утас байхгүй, хичээлийн барлаа юу хийх юм гадна гараа наадаг шүү дээ. Тэгээ одоо хүртэл нүдийн шил зөөхгүй л байхгүй, нүдийн шил зөөхгүй. Одоо хүүхдүүд цугаараа юм болцсон шүү дээ. Яагаад юм бол дандаа 4 ханаад тэгээ телевиз гар утас ном. Тэгээд ээж аав нь одоо тэр халсыг харуулдаг барьдаг ийм тамир дасгал хийхгүй, гадна хөдөө явуулахгүй. Ядгалд нэг ийм тамир хийх хэрэгтэй шүү дээ. Ингээд хоолойг хардаг. Ингээд хүний нүд одоо сайн байх. Тэгээд нүднээр нь эргэлдүүлэх хэрэгтэй. Нүдээ эргэлдүүлнэ, нүднээ тамируудыг хийн. Ингээд таны одоо нүдээ хамгаалах, нүдний олон зүйлийн өвчнгүүдээс сайн болох. Тэр нүдний өвчнгүүд зөндөө олон өвчин байна шүү дээ. Энд бүх юмд нь одоо сайн болно. Тиймээс одоо нэгэд бас одоо хүүхдүүд бол хийвэл ойр хараагүй байна. Настайчууд хийвэл нүдний хөгшрөлт удаан байна. Тийм ээ, ийм юм. Миний нүдч гайгүй сайн нарийн байгаад байдیں۔ Бас тамир хийсэнтэй холбогдолтой байх гэж бодож байна. За. За гараа бас өрөн шүү. Гэлс. За гараа сайхан халаачаад чихнээ тамир тасгал. Чихэн дээр бол энэ олон зүйлийн юу байдаг? Бэлчэр байдаг гэж хэлдэг шүү дээ. Энэ бүх биеийн бэлчрүүд биен дээр байна. Энэ чихэн дээр одоо олон зүйлийн бэлчэр байна. Иймээс чихээ ингээс затаж өгөх. Яг энэ дээдлийн оройг ингээд чихэнхэх. Цусан даралт өндөрхөн бол энэ дээдлийн чихэнхэх тэр цусан даралтаа тэр дороо буурдаг гэсэн шүү дээ. Тэгтээ үндэсний эмчилгээ биш л дээ. Өнгөн эмчилгээ түр цагдаа бас хэрэг болох ба. Ингээд энэ энтлийнхэн чихийг болохдоо ингэж хийн. Ингээд сайн массаж хийж өгнө. Сайн татаж өгнө. Ингээд чихээ сайн яаж хэрэгтэй. Чихнийхэн уртал хойтлын энэ юунуудыг байна. За тэгээд зарим хүн ингэж чадахгүй шүү дээ. Эн чинь бас л мөрнөө тамир шүү дээ. Мөрнөө тамир байхгүй. Ингээд мөрнөө тамир болж шүү дээ. За ингэж чадахгүй бол ингэж хийж болно шүү дээ. Энэ яаж хийе болно шүү дээ. Ингэж болохгүй бол ингэж хийж болно шүү дээ. Тийм ээ. Яаж хийсэн чи яах вэ? Ингээд сайн массаж хийж, сайн илгэж татаж өгөх хэрэгтэй. Чихээ сайн ингэж. Энэ чихнээ тамир сайн. За энэ их чухал зүйлс байгаа. Тэгвэл чихнээ нааталд нэг өдгөр байдаг шүү дээ. Энэ дээр нэг өдгөр байна. Энэ өдгөрийг бол энэ чихний артлын хөхөнцөр гэж хэлж болох юм аа. Руту гэдэг юм аа. За энэ хятаар юм нэртэй. Тэгвэл энэ дотор нь юу байдаг вэ? Дотор чих юм байна. Дотор чих байна. Дотор чих дотор чинь бидний нөгөө сонсгол тэгэл нөгөө юу тэнцвэрийг батлах энэ олон зүйлийн чухал эрхтэн байдаг байхгүй юу? Тэрний цусан эргэлтийг сайн болгох. Зарим хүнээ чих мэх шуугж анварж яана гэлээ тийм ээ чихнээ дүүлэр чихнээ одоо настай хүнээ бол чихнээ одоо сонсгол муудах зэрэг олон зүйл байна. Тэрийг яаж хийнээг бол алгадна, доргиож өгнө. Доргиож өгөхөд бас л ийм маягтай доргино. Ингэж алгадвал амар. Энэ чихнийхээ
ирэмгийг, хөвөөгийг бас ингэж алгадаж өгч болно. Гэхдээ хоёр талаас нь ингэж алгаж болохгүй шүү. Ингэж алгадвал яах юм? Чихний хэнгэрийг хагарах аюултай шүү дээ, тийм ээ. Тийм болохоор ингэж алгадана. За энэ талаасаа бол ингэж алгадана. За ингэж хөрөхгүй бол ингэж алгадана шүү дээ. Ингэж алгадана. Энэ дотор чих энэ дээр алгадах энэ хөвгөнцөд дээр алгадах бол маш их чухал шүү. Ингэж алгадаж болно. Энэ чи одоо олон зүйлийн тамирд багтан шүү дээ. Энэ одоо энэ дээр бол алгадаж өгөх. Энэ бол одоо чихнээ сонсгол. Одоогийн залуучууд чинь одоо тэр чихэв зүсээр байгаад сонсгол их муудаж байгаа шүү. Энэ их аюултай юм байхгүй. Тийм болохоор энийг одоо нэг шуугантай газар бити энэ юу сонсчаа. Шууган аль их тусмаа тэрийг сонсч байвал чихдүүл ирэх аюултай шүү. Настай одоогийн залуучууд хөгшрөөд ирэхээр чихнээ сонор нэх муудах байхаа. Өндөр юм татамжтай юм сонсоод байгаа юм чинь. Жайм чихнээ тамируудыг ингээ хийж болно. За хамрын гисгийн тамир. Хамрын гисгийн тамир бол харахад хамар энэ дээр нэг жоохон байвал энэ дотогшин орохдоор хамар чинь аас их том хөндөй орон зайтай. Тэгээд олон зүйлийн одоо өвчин үүсгдэг бас мөн бидний үг ярих барих олон зүйлтэй холбогдлоо шүү дээ хамар. Гэтэ хамрыг бол одоо энэ хийгээд байх тамир багтаа шүү дээ. Жил хөдлөх юм биш болов тийм ээ. Гэвч бол нэг дөргиож болно. Дөргиож болно. Хамрыг бол энэ хамар байна. Хамрын хажуутлын бол хамрын дид хөндөй. Тэгвэл одоо жишээлбэл одоо энэ дээдлийн магнан энэ хэсгийн одоо тухнаа энэ хэсгийн дотор бол тухнаа хөндөй гэж байна. Энд дэр ингэж алгадаж өгнө. Тухнаа хөндөй. Дөргиож өгж байна шүү дээ. Энэ дээр тухнаа хөндөй. Хоёр талд нь хоёр хөндөй байна. За тэрнээ дээрээ бол магнан хөндөй ч тухнаа хөндөй. За энэний дээрээ бол ацар ясан дотор бас хөндөй байна. Хамрын хөндөй ацар ясан дотор байна. Ацар ясан дотор дөргиож өгж болно. За энд бол энэ цамархай дээр хөндөй байна. Хамархааны хөндөй гэж байна. Хамархааны хөндөйг нь хамрын дид хөндөйг алгадаж өгнө. Хамрын дид хөндөй. Тэгээ энд бас хөндөй байна. Энд бол эрвэхэ хөндөй гэж байна. За тэгээд хамраа ингэж алгадаж өгнө шүү дээ. Хамраа. Гүн амсгал. Цусан эргэлтийн сайн болгож өгнө шүү дээ. Эргэлтийн сайн болгож өгнө. Энэ гаднаас нь зочрол өгж байна шүү дээ. Дөргөн өгж байна. За энэний дараа бол энэ жавж болоод энэ юу энэ хоёрын хооронд нэг энэ хавцаа нэг юу байна. Хамрын өрөвслийн одоо бэлчир цэг гэж байна. Энэ дээр нь ингэж одоо иллэг дарж нухаж илж өгнө. Ингээд дарахтай зэрэг ингээ алгадах юм ингээ дарахтай зэрэг хамар чинь ингээд шууд зүгээр сингээл нэг сайхан хөндөрөөд яваад иж байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Энэ дээр нь дарж игнэ. Ингээд ийм энэ байна. За дараад нь бол гараа сайн халаагаад хамрын хэсэгдээ гараа сайн халаагаад энэ жоохон хэсгийн бүр сайн халаалсан. Ингээд сайн халаагаад тэгж яагаад энэ хамрынхаа энтэй байд. Энэ дээр яаж яанагд гаднаас нь халааж өгч байна. Энэ манай энэ тамирын хамгийн гол учир бол бие, сэтгэл, эргэтэн энэ гурвыг уялдуулан нэгдүүлнэ. Гурвыг нийлүүлнэ шүү дээ. Гурвыг нийлүүлэх болохоор яг сэтгэлээрээ энэ хамрын хэсэг сайн болж байна. Аль эргэтнээ тамир хийвэл аль эргэтэн сайн болж байна гэсэн ийм одоо бодол ийм яг гэж хэлдэг шүү дээ. Тэргээрээ одоо сайн болж байна гэж бодох хэрэгтэй. Тавьсныхан дараа гүн амьсгана. За гих зэрэг одоо хамрын хэсгийн ийм тамирууд хамрын хэсэг толгойн эргэтний тамир хийж байна шүү дээ. Нэг цагаас нь одоо ийм тамируудыг хийнэ. За одоо дараад нь нүд чих хамар аман хөндийн тамираа. Аман хөндийн тамир гэхэд хамгийн нэгдүгээр нь манай Монгол үндэстний одоо шилдэг тамир. Аяг долоох тамир тийм ээ. Аяг долоон тийм ээ. Одоогийн залуучууд аягаан сайн долоох. Аяг долоох тамирыг яаж хийнэ гэвэл уруул шүднийхэн завсраар хилэн зөв тийш нь 3, буруу тийш нь 3 эргэлдүүлнэ. Ингэж эргэлдүүл байна. Уруул шүдний завсраар. Уруул шүднийхэн завсраар хилэн зөв тийш нь 3,
Энэ маягаар одоо 21 удаас дээш аль болохоор удаан хийн. Магалзуур хоолойны өвчтэй хүмүүсд бол бүрч удаан хийх хэрэгтэй. Энэ бол одоо олон жилийн аяг долоох тамир. Одоо бол аягаан 7 хоног бол бас хэцүү шттэ олон хүний өмнө тийм ээ. Энэ бол Монгол хүний одоо нэг удамшилт тамир байгаа юм. Манай дээдүүлч их ухаантай усаас аягийн 7 болгож байгаа хоолойг нь сайн байлгасан байна. Хоолой сайн бол олон зүйлийн өвчнөөс урчлал сэргийлнэ шттэ тийм ээ. Хоолой нөвдөхгүй байх, багцуур хоолой нөвсөл байхгүй, бянтиоти гэж хэлдэг шттэ гүйсэн булчирхай нөвдөхгүй байх. Амьсгалын дээд замын өрөвсөл үүтэгээл уушгины өрөвсөл олон зүйлийн юм. Тэгэд хоолой нөвдөг улс чи амархан үе гişүүн зүрхнээ өвчин олдог байхгүй. Ийм олон асуудлууд үүсдэг. Эднээс бүр сэргийлж өгөх үйлдэлтэй. Тэгээс бидний үед хоолой өвдөг хүн цөөхөн шүү. Маш цөөхөн. Манай дээдүүл дотор яа цөөхөн. Бидний үед яа цөөхөн. Бид нар аягаан 7 өссөн. Үнэн шүү энэ. Одоо ч хүртэл би аягаан 7. Гэвч одоогийн хүүхдүүд бол одоо тийм биш шүү. Хоолой өвдөх хүүхдүүд туйлын олон. Дээр удаа би одоо зүүн оронд очиод нэг мянгаад хүүхэдтэй хичээл орж ягаад гарын өргүүлж байгаа байхгүй. Одоо хоолой өвдөх хүүхдүүдний гараа өргөхгүй хоолой өвдөж өнгөрсөн хүүхдээ гараа өргөсөн. Бараг 100%-аар гараа өргөж шүү дээ. Хүү би бүр гайхсан. Ийм одоогийн хүүхд. Тэгэд энийг тайлбарлах ямар арга байна? Манай үед өвддөг одоо ягаа үж байна. Хамгийн гол нь энэ манай монгол хүнээ тэр сайхан аяг 7 дахь тамирыг хийгээгүй. Тэгэл л тайлбарлахаас өөр арга байхгүй. Тийм болохоор одоо бид нар аяг 7 дахь тамираа хийнэ. Хүүхдээс одоо хөшгчүүл бүр хийж болно. Энэ их чухал тамир. За одоо дараад нь бол хоосон амаан зайлах хөдөлгөөн. Багалзуур хоолойгоос хүч авна. Багалзуур хоолойгоос хүч авна. Эндээс хүч авах шиг хамгийн гол нь юм биш. Багалзуур хоолойгоос. Ийм тамир байгаа. За дараачийн нэг тамир нь бол эрүү багалзуурын тамир гэж. Яаж хийнэг вэ? Бас л эндээс хүч авна гэсэн үг. Эдгээр тамирууд бол одоо бидний багалзуур хоолойгийг одоо эрүүл байлгана. Багалзуур хоолой эрүүл байна гэдэг чинь нэгдүгээр бэхлэлт гэж байгаа байхгүй. Дайсны цэрэг тэр вирус, бактери юу гэдэг орж ирсэн үед багалзуур хоолой чинь сайн байх юм бол олонхын өвчнгүүдийг авахгүй байх. Ийм дархалгаатай шууд холбогдолтой. Тиймээс багалзуур хоолойны тамирыг одоо сайн хийх хэрэгтэй. Одоо бол энэ дуун хөвчийн одоо юу эрүүлжлийн тамир дасгал. Тэрийг яаж хийнэг бол одоо их амархан, эвшээж гам. Ингээд зогсон. Амьсгалан гүн сорцсоно дараа. Тэгээд тоолох юм уу ямар нэгэн үг яриа бүр ярьж байна. Ингээд. Эндээс дороос өрчүүлсэн эндээс хий гаргана шүү. За. Бүр болно шүү дээ. Энэ багалзуур хоолойны дуун хөвчийн сайхан ингэж сайхан дэгш болгож өгөх. Тэрний ажиллагаагийг амруулах ийм үйлдэлтэй. За нэг одоо нэг хийж. Ингээд таанасаа хүч аваад багалзуур хоолойны дуун хөвчийн тамир. За одоо шүдний хэсгийн тамирыг хийнэ. Шүд юунд байдаг вэ? Буйлын дотор ч тийм шүдний буйл. Тиймээс шүдний буйлыг хамгаалах туйлын чухал шүү. Шүдний буйлыг хамгаалж чадахгүй бол шүдний ил гараад шүдний шимд хижээл муудаа шүдэн нум. Тиймээс шүдэн хамгаалж игэн буйлаа ил жигнэ цусан эргэлтийн сайн болгоно. Ингээд ил жигэн ингээд өөр ингэн нэрхэл. За дотор дортлаа. За яг дотор нь гараараа ингээд яасан ч болно л доо гараа сайхан угаачгаа тэр болохгүй ч юм байхгүй. Яахгүй яа. Дараад нэг бол шүдэн хазах зуур тамир.
100 тамир. Их учиргүй хүчтэй байж. Ингээ 1100. 3-аас 5 секунд болоод султгаад тэгээд артлаар араагаараа ясал үүдэнч дээр ясал шүү дээ. хөнгөн зүү. Араагаараа өчтөрч байгаа. 비행 정글적이 좋을까요? 거여러, 걸어, 들어, 타오. 아, 너거, 거여러, 걸어, 들어, 타오. Гихзэргээр ингээд шүдэн зүүн. Дараад нь бол шүдэн хасчих тамир. хөнгөн шана. Хүний шүд болуулаа хүний настай адил урт байх ёстой. Хэдий л нас бол хэдий урт шүд унах ёс байхгүй. Гэвч бид нар шүдээ хамгаалж чадаагүйгээс болоод шүдний асуудал үүсэж байгаа. Тиймээс хүүхдийг багаас нь шүдийг нь тэр одоо унтах үед юм уу энгийн цагт нь шихэр юм уу хоол эзнээ тэр амын заавал угаана заавал цэвэрлж өгч явах хэрэгтэй. Өдөр угааж чадахгүй ч гэсэн юм эдсэн л бол шүдэн заавал амаан зайлж цэвэр усаар цэвэрлж өгч явах хэрэгтэй шүү. Тэр одоо шихэрлэг юм чинь энэ дээр чинь нөгөө тань шуй хаагаа өгж нүүрс усны нэгдэл дээр чинь бол энэ бактери үрж байна. Бактери нь бол хүчлэг бодис үүсгэн хүчлэг бодис нь бол шүдий чинь идэгдүүрнэ. Ингээд шүд чинь цоорж байгаа байхгүй. Энийг л сэргээлэх хэрэгтэй шүү дээ. Ийм учраас энэ дээр бол заавал анхаарал тавих хэрэгтэй. Хүүхдийг багаас нь ийм дадгалтай байлгах хэрэгтэй. Ингээд шүдийг хамгаалж чадна. Шүдээ хэрвээ сайн хамгаалж чадвал таны настай адил урт асуудалгүй.